За би Эрдэнэс Монгол Нэгдлийн төслийн судалгааны үнэлгээний газрын төслийн судалгааны хэлтсийн менежер Хонгор Зул байна. Би 2023 оны 2 сард сонгуульын шалгуулалтаар Эрдэнэс Монгол компанид орсон. Тэгээд анх бол мэргэжлэнээр орж исэн. Саяхан 25 оны 6 сараас ингээд хэлтсийн менежерээр төвшөөд ажиллаж байна. За манай төслийн судалгааны хэлтсийн ерөнхий чиг үүрэг нь бол одоо төсөл анх санаачлагаас эхлээд хэрэгжих шаардлагатны одоо бэлэн байдлын одоо төлөвлөлт хэрэгжилт тэрийн доторх үүсэх эрсдлийг одоо сэргийлэх талаар зөвлөмж чиглэл өг. Тэгээд цаашдаа хэрэгжих хийсэн төслүүдийн хувьд гэх юм бол хэрэгжилтийн төлөвлөл, түүний хэрэгжил, тэгээд хэрэгжилтийн явцад тулгамдж буй альва асуудлаар зөвлөмж чиглэл өгөх чиглэлээр ажилладаг. Манай Эрдэнэс Монгол Нэгдлийн стратеги төлөвлөгөөнд бол төслийн удирдлага хөрөнгө оруулалтын оновчтой механизмыг бүрдүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ хүрээндээ бол манай хамт олон нийлж агаад олон улсын туршлагууд өмнө хэрэгжүүлжсэн төслийнхаа туршлага дээрээс үндэслээд журам бодлогуудаа боловсруулсан байгаа. За үүнд бол төслийн төлөвлөлт хэрэгжүүлэлт үнэлгээний журам байна. Төслийн хөрөнгө оруулалт санхүүжилтийн бодлого байна. Мөн төслийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах журам гэдэг мөн түүнийг дагсан олон аргачлалуудыг боловсруулах гаргасан байна. За эдгээр маань нийлээд бол ерөнхийдөө хөрөнгө оруулалт төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж байгаа. За ингэж тогтолцоог бүрдүүлээд эхлэхээр яадаг вэ? Төслийг ерөнхийдөө бол яг олон улсын жишгийн дагуу оновчтойгоор төлөвлөөд хэрэгжүүлээд түүндээ хяналт тавиад тэгээд тухайн үед нь одоо ингээд зөвлөмж чиглэлээр хангах энэ ерөнхий бүтцэн бүрдсэн гэж үзэж байгаа. Эрдэнэс Монголд ажиллахын хамгийн том бахархал гэх юм бол одоо манай ажлын хамт олон байна. Бүгдээрээ маш одоо ур чадвар сайтай, талын одоо мэдлэг туршлагыг бүрдүүлж өгдөг. Одоо манай хэлтэс тэгэхэд одоо инженерүүд байна, уйлдвархай мэргэжлэнүүд байна, тэр байтугай химийн инженер хүртэл байдаг. Тэгэхээр ингээд талын мэргэжлийн хүмүүс нийлээд яагаад гэвэл төсөл гэдэг өөрөө зөвхөн нэг янзын төсөл байдгүй. Төсөл бүр өөр ингэсэн онцлогтой тухайн төслөө ойлгох хэрэгтэй, тухайн төслөө тохирсон зөвлөмж чиглэлийг өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ болгоныг хэрэгжүүлэхийн тулд бол ур чадвар, мэдлэг туршлага бол маш өргөн хүрээнд шаарддаг. Тийм болохоор манай баг хамт олон бол айгүй тийм өргөн хүрээний мэдлийг ингээ бүрдүүлж чадсан. Түүнээс гадна бас мөн тасралтгүй хөгжих, суралцах маш хэрэмэлзэлтэй хамт олон байдаг. Энэ ч бол одоо ингээ манай ажлын шаардлагад бол маш зөв нийцдэг гэдэгт бол итгэе.